Тийм House of the Dragon 2 дахь эпизод дуусчаад байж байна. Тэгээд эпизод дуусчаад тухайн ангийнхаа нөгөө нэг behind the scenes гэх юм уу inside the episode гэж юу байдаг штэ. Бичлэг гардаг штэ. Тэрийг үзээд тэгээд дараагийн ангийнхаа трейлерыг үзээд суудаг. За тэгэнгүүтээ бид дундаас House of the Dragon, Game of Thrones, Night of the Seven Kingdoms гэдэг цувралуудаасаа сонгож агаад бас өргөжлөж үздэг. За ингээ үлдсэн хүмүүс нь үзцгээж байна. За энэ баннернууд л өстой гоё байгаа. За миний дээдлэлт болохоор ногоон баннернууд байгаа. За тэгээд ревю илүү дэлгэрэнгээр нэлээ мэдээж угаасаа хийгдэн. Гэхдээ саний эпизодтой галзуулаа юу. Emma Darcy угаасаа Rhaenyra амар мундаг кастинг байсан. Emilia Clarke ч гэсэн тий. Гэхдээ Emma Darcy угаасаа мундаг кастинг байсан. Ер нь зурлын 6 дахь эпизод эхний сизний 6 дахь эпизодоос эхлээл галзуу мундаг үнэхээр супер байсан ирсэн. Гэхдээ саяны эпизод бүр явж яг саяны эпизод бол бүр Emma Darcy-гийн Rhaenyra дөрөвт ч гэсэн гэхдээ гол нь Emma Darcy-гээд бүр ориглон байлаа. Үнэхээр бүр аимшигтай. Үнэхээр галзуу үнэхээр супер байлаа. Вау. Emma Darcy зөвхөн байж болох бүх шагналын үг гэж хэлмээр санагдлаа. Тийм. Тэгээд дэлгэрэнгээр өөрөөгөө орцгоё. Тэгээ энэ чи нэгд өдөр болгон бүх эпизодоо 7 цагаас цуглаж үзчихлээ. 7:30-аас үзүрний эхлээд 7-оос тоглоом идэвхжүүлэлт нь явж байгаа, activity явж байгаа. За тэгээ хүмүүс ширээ захиалах гэж бол авахгүй зүгээр төрүүлж ирээд сууж байгаа учраас ер нь бол 6 мургаа гээд ирээд хүмүүс гой хоолундаа идээд юм уугаад гой сууж байгаа. За тэгээд бас бусад бичлэгнүүдээс харсан бах юм гой спешиал меню гаргасан байгаа. За тэгээд ширээнүүд дээр гой баннертай гээд бас ингээд ногоонууд харууд гээд ингээд бас гоё vibe бүрдүүлэх хичээсэн байгаа. Тэгээд нэг дээрээ. За тэгээд дэлгэрэнгээр өрөөг орцгоё. Valar Morghulis эпизод 2 House of the Dragon season 3 эпизод 2-ыг хэдүүлээ үзээд ярилцъя. Valar Morghulis шинэ дугаар эхэлж байна. За тэгээ Valar Morghulis болон House of the Dragon цувралын бүх эпизодуудын үзүрийг бол хамтран гаргаж байгаа Трилан ламж хамтлалтай баярлалаа. Үзүрийг болон энэ контентыг маань бол ивентд ажиллаж байгаа. За тэгээд үзүр болгон дээр асуулт хариултын тэмцээн яваад яг энэ House of the Dragon-ы гоё брандингтай Fire and Blood номыг бол шагнал болгож өгж байгаа шүү. Тэгээ одоо ийм гоё стикертэй юу яаж байгаа? Явж байгаа. За тэгээд энэ номоо та хэд маш шагнал болгож авах боломжтой шүү. За 2 дахь эпизод бол ялч нөгөө season finale байх ёстой байсан эпизод байсан. Яг энүүгээрээ дууссан бол яг Rhaenyra юуны Otto Hightower-ын цусаар алхаж цусан одоо зам гаргаж гэх юм уу те. Цусан дээр алхаж гарч очиж яг сентин дээр сууж байгаа. Тэр сууж байгаа мөч нэг юм яг үн цэнгүүхэн цаашаа юмдээ зүгээр яг хүсэжсэн бодожсэн зүйл мөн байсан үгүй юу те. Тэгээ яг ингээл суугаал ингэнгүүт Helena Alicent хоёрыг оруулж ирэл те. Яг тийм чи Ottoгийн толгойг авцсан. Rhaenyra хараал дуусж байгаа. Энэ бол үнэхээр тасарсан season finale байх байсан байгаа байхгүй яхаа. Одоо харамсалтай юм да тий одоо өөр арга байхгүй. Тэгээ season 3 episode 3-ыг хэдүүлээ episode 3 тусдаа ярина. Одоо энэ дээр episode 3 гарцсан байгаа. Гэхдээ энийг анханаас нь үзээ явж байгаа хүмүүст бол би episode 3-ыг спойлдохгүй л тий. Араас нь тусдаа ярина. Зүгээр гэхдээ episode 3-ыг ингээ хамгийн муу анги байла маяла гэдэг нь надад ерөөсөй ойлгохгүй байгаа. Би тэр юус өмнөхөр ойлгохгүй. Тэрийг дараагийн episode 3-ын видео дээр ярина. Тэгээд энэ бичлэгнүүд удаан гарч байгааг ойлгож байна. Гэхдээ та хэд маань ойлгоорой. Бусад ажил маш их байна. Адилхан шалралт тэмцээн одоо ингээ хасагдах шиг том шатар юм руугаа авцсан бусад контент юмнууд гээд. Тэгээ тэрэн дундаа амжуулаад болгоод ингээд явж байна. Угаасаа хийн гаргана санаа зовлтгүй. Гэхдээ бас нэг юм сайн нэг юм комент харлаа л да. Зэрэгцээд гаргамаар байна. Өөр юу лээ бас ингээд янз бүр юмнууд. Нэг нь бол бүр нэг албатай юм шиг юм бичсэн байсан. Албатай юм шиг харьцахгүй хэдүүлээ. Албатай юм шиг бол харьцахгүй. Энд чи зөндөө хүмүүс хүлээж байгаа би мэдж байгаа. Зүрхлээд би энийг хийх дуртай. Тэгээ эн чинь бас нэг юм
Тэгээ мэдээж хамтарч ажиллаж байгаа спонсор ажиллаж байгаа байгууллагатай хэрэгтэй байх хэрэгтэй. За ингээд бүх талдаа win-win байх хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд би зүгээр хурдан хийгээ гаргачмаараа нэгээд 20 минутын бичлэг хийгээ гаргаж болно хамаа авахгүй. Яг цагаат бол тэр view нь адилхан байх бах. Энд чинь угаасаа нас масын хязгаарлаж байгаа. Цөөхөн view мөв гинэтэр игээд. Гэхдээ би энийг чинь дуртайдаа хийдэг. Тэрийг нь дуртайдаа хийдэг нь тодорхой хэмжээний цөөн тооны хүмүүс таалагдж байгаа учраас үзэж байгаа тийм үү. Тэгэнгүүт дунд нь нэг юм албатай юм шиг харьцмааргүй шүү найзуудаа. Би угаасаа өөр төрлийн контент хийдэг гэсэн бол лайкны төлөө, мөнгөний төлөө, хандлтны төлөө мэдгүй popularity whatever Instagram дагагч тийм юмны төлөө хийдэг гэсэн би ийм яриа суухгүй энэ контент дээр ингэхгүй. Гэхдээ би тэрний төлөө хийдэггүй хамгийн гол нь дуртайгаа хийж байгаа. Тэр дуртайгаа хийж байгаагаа хүрээндээ мөнгө төгрөг олоод амьдрал маань болоод хамтарч ажиллаж байгаа байгууллагуудад happy, үзэж байгаа хүмүүст happy, үйл ажиллагаанд ирж байгаа хүмүүст happy болгоё. Дунд нь алдаа дутагдал мэдээж байгаа. Гэхдээ хийхгүй шүү найзууд. Албатай юм шиг тэгэж ерөөсөө яахгүй шүү. Зүгээр зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Ингээл хүлээж ийн, хурдан үзмээр байна, ингэмээр байна, хүлээж шүү гэсэн хүмүүс байна. Гэхдээ зарим нь бол бас энэ минь өөр нэг трейлер видео орсон чинь энэ минь яах вэ гэж байгаа шиг. What the fuck? Энэ минь яах вэ гэж юу юм? Тэр энэ минь чи юу юм? Миний дуртай хийж байгаа юм. Тэр Valar Morghulis чинь Game of Thrones House of the Dragon үздэггүй мөртлөө магадгүй манай сувгийн зарим нэг өөр бичлэг үздэг хүмүүст энэ минь шүү дээ. So энэ үрээд Valar Morghulis цаашаа үргэлжлэхэд дахиж юм бол ярихгүй. Гэхдээ ийм хүмүүс хитэд байгаад байгаа. Контент явах тусам цуврал нь өөрөө хандлт өндөр цуврал нь шүү энэ контент биш. Цуврал нь өөрөө хандлт өндөр болох тусам үзхийг хүсэж байгаа болгож байгаа. Гэхдээ жоохон бодолтой байна. Жоохон бод шүү жоохон. Think Mark think. За. За, эпизод руу оръё. Тэр хэрвээ тэтгэж Трелоны хамт олондоо баярлалаа. Бүх үзүр гарч байгаа 7 сарын 13-нд наадан болж байгаа ч гэсэн 4 дахь эпизодыг гаргана шүү. Нэг дээр. Тэгээ маш гоо шагналуудыг юунаас өгж байгаа. Асуулт хариултын цэмцэн дээр та хэд бүр өмнө нь миний хийжсэн айлч ивент дээр байхааргүй л гоё шагналуудыг өгж байгаа хараа. Шагналуудын дараа фитнесийн 1 сарын ирэх, бильярдын ирэх. За тэгээд дээрэс нь одоо юуны Трелоны e-sport одоо лаунж те. Манайгаар бол бидний яриагаар бол PC. E-sport лаунжийнх нь 100 орой ирэх гэдэг. Бүр ийм супер ирэхүүд үзүр болгон дээр өгж байгаа. Үзүр болгон дээр шүү бүр. Тэгэхээр энэ бол одоо өмнөх манай үзрүүдээр байгаагүй л одоо яг value талаас нь бол гоё юм үн цэнтэй үзүр юу шагналуудтай. Яг үндэ шагналууд нь зарим нь бол үн өртгийн хувьд бол энээсээ үнэтэй болчиход байгаа. Ийм одоо шагналуудтай явж байгаа шүү. Тэгэхээр нэг дээр. За эпизод руу оръё. Анзаарсан зарим нэг зүйлүүдээ ярья. За энэ ингээд нөгөө нэг алтан уураг явж байгаа шүү дээ. За ингээд алтан уураг явж байгаад энэ эпизод ингээд далаагаар нөгөө Галатын тулаан өнгөрсөн эпизодор болсон тий. Ингээд далаагаар явж яснаа энэ чи Шараколо харыг хий алж байгаагаар гарч байгаа Корлис. За тэгэнгүүтээ энэ чи хөөх юм уу? Хин Джейс үгснээр гараад Джейсийн цуснд энэ бас ингээд нэвчж байгаа тий. Хаус Таргариен хаусын тэмдэг. За ингээд Джейсон яг Джейсийн цуснд яг нэвчж байгаа гэхээр бас яг биш юм да. Гэтэ ерөн зүгээр
Targaryen House-ийн бэлэг тэмдэг одоо энэ цусанд тэ нэвчж байгаа. Энэ яг ингээд цусанд нэвчж байгаа гэж харуулж байгаа нь өөрөө. Яг энэ анх удаа бичлээ гэхдээ ер нь тэр нь гой санагдаад байгаа. За тэгээ хөөх юм уу Jace энэ ч ингээд өгцөө эхэлж байгаа. Moon Dancer бодоо болгож байгаа. Тэгээ дээрэс нь ихэнх хоёр ирж байгаа. Hugh Hammer, Ulf хин 3 Адам 3 ирж байгаа. За тэгээ дуусгаж байгаа тий тулааныг. За энэ чинь ингээд Jace-ийг оруулж ирсэн хэсэг амар emotional байсан. Тэгээ хүмүүс одоо яриад байгаа шүү дээ. Ядж хахад үхтэй ч гэсэн жоохон ингээд нөгөө bloating гэдэг чинь хүн чинь нөгөө зогцсон. Усанд чихтэй мэгтэй азар удаан байх юм бол ингээд хөөж мөгээд агуу муухай болдог шүү дээ. Тэгсэн чинь үхчээд хүртэл цаг усан далаад ингээд үхчээд хүртэл одоо зогцсон юм тарилэг байх юм уу гэдэг шүү дээ. Энэ дэр Беллагийн жүжигчин бол мундаг байсан. Ер нь Беллагийн жүжигчнийг нэх яриаггүй шүү дээ. Ер нь бол энэ зурлалын дундуур. Тэгээд ер нь гоё байгаад байгаа. Яг мэдээж нэг тийм амар хайлайт болоод анхаарал татгаар юм нэг байгаагүй ч гэсэн муу л ерөөсөө байгаагүй баланс юмнууд нь гоё байгаадсэн. Тэгээ яг энэ opening дээр яг анзаарч ирсэн. Яа Беллагийн жүжигч өстой. Айгүй юм хэцүү жүжиглэлт байхгүй. Энэ яг нэг тийм гялцал юм юуч байхгүй. Айгүй их мэдрэмж байгаа шүү дээ. За ингээд нэгдүгээр эн чин суух гэжсэн хүн нь тийм үү. Тэгээд хамаатан цосоос бат хамаатан тэгээ суугч байсан хүн. Тэгэнгүүт эн чин нөгөө нэг хатны залгамж халаан байсан. Одоо яг сайн ярих юм бол Westeros-ийн залгамж халаа болох байсан. Ирээдүйн хаан болох байсан тий. Тэгээ өөрөө аварч чадаагүй гэдэг. Яг нэг аварсан хоёр дээр нь аварч чадаагүй гэдэг өөрийнх нь харамсал байгаа тий хагацал. Хагацал биш харамсал. Тэгээ Jace ямар шийдвэр гаргаад хатныг яаж локлоод цойжлоод өрөөнд зойжлоо ингэ явсан. Бүгдийг мэдж байгаа байлаа. Тэр мэдрэмжүүдийг яг нэг нүүр хувиргал нүүр одоо юугаар эмоцоор тий энүүгээр ингэж одоо илэрхийлнэ гэдэг бол бас тийм амар юм бол биш. Moon Dancer энэ. Энэ хэсгийн хөгжим амар байсан. Ер нь Ramin Djawadi энэ сизон зүгээр алдж байгаа шүү. Энэ сизний хөгжмөг дараа нь гэж дуусныхаа дараа нэг гой бүтэн сонсноо. Сизон 1-2-ын бүтэн скорыг бол бас ер нь ажиллаа ингэ би сонсдог. Ер нь гоё. За Lauren Marbrand. Энэ нөхөр одоо юу ч бодож сууж байгаа те Lauren Marbrand. Хөөр хөдөө. Яа за энэ хэсэг. Ярих юм нэг байхгүй. Нэмж тайлбарлах одоо те миний зүгээс нэмж тайлбарлах юм нэг байхгүй. Гэхдээ энэ эпизодээр please зүгээр зөвхөн энэ эпизодоор шүү. Бүтэн зурлал нь байх албагүй зүгээр зөвхөн энэ эпизодоор please Emma Darcy-д бүх шагналыг өгөөч please боломжит. Дараа жилийн 9 сард болох юм те 26 27 9 сард болох юм. Одоогийн гарч байгаа зурлуудын 6 сарын 30-наар хязгаарлагддаг санагдаад байна. Биш ээ 5 сарын 30-наар ч үлээ. Нэг удирлын нэг тийм сонин таардаг. Please all the Emmy Hollywood шагнал whatever gods шагналаар Emma Darcy жүжигч өөрөө хийсэн бүтээлийнхаа урлагийн одоо бүтээлийнхаа те одоо энэ жүжиглэлтийнхаа тоглолтынхаа ач гавьяа одоо юу гэдгийг мэдрэмжийг шагналаар авахгүй л дээ. Уран бүтээлчд хамт хийсэн хүмүүс нь бид нар үзэгчд хайрлаж байгаа баярлж байгаа нь л яг үнэндээ тэгээ дээрээс нь цуврал нь яригдж байгаа нь те үнэндээ одоо мэдээж яг үндсэн цөм шагнал нь байгаа. Гэхдээ энэ яг би нөх хэдүүл энэ ч гүйлгэж одоо бүтэн үзэхгүй син гүйлгэхгүй учраас л зүгээр яриад байна л та паузлчаад. Одоо ингээл энэ дээр Jace ингээд 10 цаг жүжигсэн гэж байгаа байхгүй. Дээрээс нь Emma Darcy бүр үнэхээр шүтчихэв. Jace-ийн жүжигчийн энэ хэсэг дээр 10 цаг хөвцөн гэж байгаа. Энэ дэр маш олон take авч байгаа шүү дээ. Араас аваалаа. Тэр дунд нь яг хоо энээсээ арай муу жүжигсэн байж л таарна мэдээж. Гэхдээ тэгээ final хэлбэр нь ингэж гарч ийн гэдэг. Йоо энэ хэсэг ямар амар зүрх хэмтэрмээр зүрх шахалмаар сэтгэл өвдгсөн уйлмаар одоо хүн төрөлснөө тэгээд бидний мэдэрч болох мэдрэхийг хүсэхгүй хамгийн амар зүйл бол мэдээж хүүхдэд алдах байх. Тэрийг дэлгэцэн бүтээлээр эн чинь мэдээж entertainment-тэй эцсийн үр дүндээ тэрүүгээр мэдрүүлнэ гэдэг мань мэт ихэнх нь залуу хүмүүс хүүхдтэй хүмүүс ч байгаа. За хүүхдтэй болвол хүүхдтэй хүмүүс бас хэцүү байсан баг. За ийм юм туулсан хүнд бол мэдэхгүй байна. Би үзэж чадна шиг бодохгүй байна зүгээр. Ингэж хийн хийдэг бол зүгээр урлаг спорт хоёр одоо дэлхийн ургалж байгаа болохоор зүгээр хайлт тэгж хойлж хэлээд байна л да. Урлаг спорт хоёр тэрийгэ давна гэдэг хамгийн гоё. Яг нь нүсэргээр давах байвс байна л да зүгээр. Гэхдээ
урлаг спорт хоёр одоо урлагийнхаа хязгаарыг спортынхаа хязгаарыг давж нөлөө үзүүлэх. За бүр амар том нийгмийн нөлөө бас байна. Зүгээр тэр гэлтгүүгээр зүгээр л ядаж энэ хүн талаасаа ийм мэдрэмж өгнө гэдэг те мэдрүүлнэ гэдэг. Эн чинь зүгээр л нэг entertainment биш бүр ингээд даваа явчихж байгаа байхгүй. Тэр бол үнэхээр гайхамшигтай мэдрэмж. Энэ бол яг гоо тийм эрэг зүйлүүд биш те хагцал бүр ингээд ийм амар юм байгаа байхгүй. Гэхдээ тэрийг ингэж сайн хийнэ гэдэг. Одоо энэ дээр ингээд би юу гэдгийг ингээд паузлаад энэ нь ийм гэ map гаргаж ирээд ярих юм үнэхээр алга л да. Би зүгээр энэ эпизод яг үнэндээ ярих юм нэг их байхгүй. Энэ эпизод дээр зүгээр л Emma Darcy. Энэ эпизод дээр зүгээр л Emma Darcy та хэдийг залхтал магтмаар байна. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс бүр ёо энэ одоо болчих юу. Тэгтлээ магтмаар байна. Тэгтлээ магтахаар хэмжээнд байна. Дараагийн эпизод дээр ч амар байсан. Удахгүй ярина. Удахгүй ч байх бичлэг дээр дараагийн дугаар дээр ярина. Гэхдээ энэ эпизод юу гэдэг сайн жүжиглэлт, сайн одоо мундаг сэтгэл дүүрсэн мундаг жүжиглэлт мэдээж зөндөө байгаа тийм. Олон бүтээл үзэх тусам зөндөө болдог хөрхий харамсалтайгаар зарим нэг нь мартаад ингээд харахаараа санаад явдаг. Гэхдээ нэгдүгээр popular цуврал учраас хоёрдугаар яг энэ жүжиглэлт мэдээ сүүл гарсан юм чинь тийм. Яг энэ жүжиглэлт яг Ренирагийн энэ угаасаа л яг Мили Алкок айгуу гоё байсан ихний 5 анги. Гэхдээ Ренирад насны хүрсэн Ренирад хин орж ирэл Emma Darcy орж ирээд үнэхээр энэ дүрийг өөрөө болгож цаам. Тэгээ угаасаа л мундаг байсаар ирсэн. Би бол ингээд таад яриад байгаа штэ. Хүмүүс бас ингээд номны юм хүлээгээл энэ. Номон дээр яг номоо бүтэн уншсан үед байна тэр донд. Зүгээр Википедиа юу би тэнцээс мэдээлүүд авдаг шүү. Тэрийг буруудах юм. Зүгээр тийм юм уншчаад яг номыг нь уншсан биш. Зүгээр ингээд фандомын нөгөө вики гэж сайтууд ээ. Тийм юм уншчаад номон дээр нэгдэг тэгсэнгүү. Номон дээр нь юм болон тэрийг хүлээж байна. Битээ тэгээрээ нэгдүгürt. Тэгээ уншаагүй бол унш. Эн чинь шал өөр энэ хийт бичвэр нь ингээд мастер нөхөр түүхийн талаар бичиж байгаа юм шиг нэг юм байгаа шүү дээ. Ийм нөхрийн бичсэн юм ба. Тэгээ би номын ярьж байгаа шалтгаан номны ренерэ шал өөр дүр байхгүй юу? Нэлээд өөр юм. Шалан цааш юм. Тэгээ тэр чинь миний хувьд ерөөсө гомдол биш. Дэлгэцнэр ингээ ажиллаа. Тэр Ренера тарган байдаг гээл ийм яваал ингээ турхаа болгочлоо. Заавал эмгтэн хүн таргалж иж, тарган байж иж мэдгүй тэрүүгээрээ заавал ингэж харагдах хэрэгтэй юм уу? Тэг шаардлагагүйгээр одоо 3 дахь эпизод дээр юмнууд гарч байгаа. Тэр цаашааж гарах бах Ренерад яг юу нөлөөлж байгаа? Уучлаарай би микрофонд ширэн дээр байгаа мартаад ямар зохиодсон биш уучлаарай. Түгтак гэдсэн бол. Ренера юунаас болоод ямар шийдвэрүүд гаргаж байгаа, ямар орчинтой байгаа, тэр хүний өнцгөөс юу туулж байгаа гэдгийг энэ цуврал бүр үнэхээр гоё харуулж байгаа. Энэ номон дээр нэг ч тийм юм байхгүй. Та хэд Википедиа янз бүрийн уншсан ба. Та хэд мэж гайгүй ер нь тийм уншсан хүмүүс дамжуулж хэлгээд. Энэ дээр нэг ч хүний үнцгийн юм байхгүй, факт байхгүй. Энэ бол зүгээр 3 өөр хүн 150 жилийн түүхийг хоорондоо хольж утгаад хамаа намаагүй өөрсдийн бааяс өөрсдийн таалагддаггүй дуртай дургу дэмждэггүй юмнаа нэмж хольж утгаад ярьсан юмыг нэг нөхөр өөрийнхөө бас бааяс юмнуудыг нэмээд холиод бичсэн юм шиг бичсэн ном. Тэгээд надад бол одоо энэ эдгээр гарч байгаа дөрүүд энэ House of the Dragon цуурлаар тусдаа зүйл. Угаасаа тусдаа л да. Гэхдээ хүмүүс тэрийг ялгаж салахгүй бас зөндөө байна. Энэ номон дээр юм байдаг. Номон дээр ингэсэнгүү. Номон дээр ингэх хэвээр. Ном ч Библи биш байхгүй юу? Библи ч өөрөө шийдтэй гэж. Sorry. Ном ч өөрөө одоо мэдгүй юу гэдэг ингээд юм төгс ямар ч юм дүртгүү ингээд хэр халдаадаггүй юм бас биш шүү дээ. Source material гэдэг өөрөө. Тэгээ дээрэс нь энэ одоо ийм түүхийн талаар ингээд бичсэн юмыг сэдвлээд яг дөрүүдийн өнцгөөс үйл явдал нь болж байгаа. Тэг үйл явдал нь ямар нэг эргэлзээ байхгүйгээр ингэсэн ч хийж болно, тэгсэн ч хийж болно гэсэн юм байхгүйгээр факт болгож үзүүлнэ гэдэг өөрөө том чаленж. Тийм учраас миний хувьд бүр Тисондо 2. Тэгээд миний түрүүний энэ dalil болгож эхлүүлсэн ярианы юм руу буцаад холбоод ороход цувралын Ренера. Цувралын Ренера бол миний маш хайртай дүр. За Emma Darcy, Emilia Clarke хоёр маш гоё байсан болохоор нөлөөлж байгаа. Гэхдээ дүр зохиол өрнөл талаасаа ч гэсэн туулж байгаа зүйл талаасаа ч гэсэн өөрийнх нь ингээд амар хэцүү бухимдмаар боож өгмөр чаленжууд байгаанууд нь миний хувьд бол үнэхээр таалагдж байгаа. Маш гоё байгаа. Гэхдээ дахиад хэлээ энэ хоёр жүжигчин. За Emilia Clarke бол 5 анги үнэхээр гоё байсан. Тэгээ үргэлжлүүлээд Emma Darcy яаж яхад ямар муухай кул юм бэ? Би цувралын янз бүрийн ревю дээр нэг тийм тухайн бүтээлээс нь гаднах celebrity whatever юм нэг оруулдгүй л дээ. Гэхдээ нөлөөлж байна. Emma Darcy яаж тийм кул байд юм бэ?
Яа би одоо тинейжер мэйжер байсан болоо зүгээр Эма Дарси шиг яаж ийм кул болох вэ гэдэгтэй ховцон дээр үс бүх юмараа тоглох байсан баг. God damn яаж тийм кул байд юм бэ? Тэгээд энэ юун дээр бол цуврал дээр бол Ренирад ёо энэ хэсэг те. Одоо гүйлгэж энэ хэсэг дээр түрүү хэлсэн те. Пауслаад ийм тим гэж харах юм байхгүй. Зүгээр л гайхамшигтай жүжиглэлт. Зүгээр л гайхамшигтай жүжиглэлт. За үргэлжлүүлээ. Тэгээ энэ дээр би өөр юу ярьж нэмж хэлэхээ мэдэхгүй байна. Үнэхээр гайхалтай. Ренирагийн жүжиглэл гайхалтай. Ренира дөрөв нүүр тулж чадахгүй байгаа хгүй. Эхэндээ ингээд яаж ингэж чадчихна? Яаж ингэж чадчихна? Яг яагаад ингэж байгаа юм бэ гэд ингээд байдаг те. Тэр хэсэг бол амар байсан. Яг би хэтэрхий personal юмтай явах гэдэг. Гэхдээ ингээд personal яг зүгээр ингээд хүний tragedy гэдэг гинтийн юм хүн өөрөөр реакц гаргана, өөрөөр нөлөөлдөг. Урт хугацаанд, богино хугацаанд янз бүр хүмүүсийн харилцаа бүх юмд нөлөөлдөг. Гэхдээ энэ дээр бас ингээд санагдуулсан мэдрэмж юмнууд бас байсан. Бас амар байсан шүү энэ хэсэг дээр. Гэхдээ ингээд ийм хүмүүсийг tragedy туулаасаа гэж мэдээж хүсэхгүй tragedy энд ч бити болоосаа гэж бодно. Гэхдээ ингээд тийм юмны мэдрэмж гэдэг, тийм юмны шок гэдэг те. Тэр бол мэдгцэн. Би өөрөө ч бас мэдчихсэн, туулж исэн ингээд юмнууд бас байгаа. Тэгээд яг энэ хэсэг дээр бол бас тэгж бодогдсон шүү яа. Тэгээд одоо энэ хэсэг дээр нэмж юу ярих вэ одоо. Тэгээд Lauren Marbrand энэ дээр Ренера бүгдээрийг нь хэлдэг шүү дээ. Та нар бүгд фейлдж байгаа юм биш үү гэд те. Бүгд фейлдсэн юм биш үү гэдэг. Тэгээ эцсийн үр дүнд энэ ч ингээд би миний амь ингээд байхгүй болох шүү дээ. Гэхдээ амь аваад яах юм? Тэнийг шийдвэр гаргасан, тэнийг юм хийсэн үг тушаал юм зөрчсөн зүгээр эрэгтэй хүмүүсийн тэнэглэлийн өмнөөс эрэгтэй хүмүүс амиа өгөөд яг юу дээрж байгаа? Ер нь амьдрал дээрх түүхэн дээр ч гэсэн те like come the fuck on те энэ дээр бүр ингээд тэр what good with that те яг яах юм? Миний үг босоод ирэх юм уу те? Тэгэд хүүхэд нь өөрийнхөө гаргасан тэнэг шийдвэр тэгээ өөрийнхөө гаргасан тэнэг шийдвэр тэрний үннийг ингээ өөрчилчих юм уу гэдэг те. Тэгээ эргэн тойроо бүр ингээ бүгдээрээ жисэрис юу хийсний мэдсээр байж ийм шийдвэр гаргасан. Та нарын амж гисэн бүр ингээ амгүй үн цэнгүү те ийм биш юм уу? Яа энэ хэсэг гэхдээ бас дахид нөгөө миний хамгийн түрүү санаанд орж байгаа Hereditary байлаа нэг утгаар юу юм гэхээр бүр ингээ үнэхээр дахиж үзмээр байдаг. Гэтэ дахиж үзэхээсээ бүр үнэхээр айгаад байдаг. Тэр юм энэ анги байгаа хгүй ёо. Би Game of Thrones дээр за магадгүй яг уу Reigns of Castamere байсан байх тодорхой хэмжээнд яг одоо бас нөгөө олон жил олон удаа Game of Thrones дахиж үзээд бас impact мэдрэмж юм жоохон гайгүй зөөлөсөн гэж магадгүй л те. Магадгүй. Гэхдээ яг зүгээр санаанд хамгийн түрүүнд орж мэдээж зөндөө бүтээл байгаа шүү. Зүгээр яг одоо энэ мөчид санаанд орж байгаагаар бол Hereditary байна. Аим шиг кино. Би бүр тэр киног шүтдэг. Маш хайртай кино. Гэхдээ бүр ингээд дахиж үзнэ гэхээр бүр ингээд дотор харлаад байгаад байдаг. Тэгсэн мөртлөө тэр кино би шүтдэг. Энэ анги яг тийм байгаа хгүй. Ялангуяа энэ opening scene. Төгсөлч гэсэн мундаг л да. Яа, энэ эпизодын ревю юмыг зүгээр баг энүүгээр дуусгачихад бид залгуулж байгаа юм шүү. Зүгээр энүүгээр дуусгачихад ч баг босоор 38 болж байгаа ч гэсэн. Яа, амар байсан. Залхтал магтна гэж хэлсэн шүү дээ. Ренира Эма Дарси. Вау. Яа, энэ хэсэг нэр. За, ингээ Голотын тулаан нэмж дуусж байгаа. Ален Корлисиг хайсан. За энэ манай энэ дэлбэрсэн амтар энэ бас зөрөгтэй байгаа шүү дээ. Тэжээ очиж chick fuck shit up хийчихэд Jane Arryn шүү дээ. Jane Arryn те. Нэг хин Tyrion Sansa дэлдэг тайсан ч нэ astoundingly long гэдэг. Тэгсэн чинь Sansa what гэдгсэн чинь your neck гэдэг. Яг тэр шиг энэ Jane Arryn тоглолтыг жүжигчний хүзүү одоо юу юм бэ? Fucking тэр нэг урт үзээд хүний юу body shame хийж авши зүгээр just objectively амар урт үзээд. Яг тэр синийг санагдуулаад байна. Sansa Tyrion хэлдэг season 1-ийн төгсгөл тухай хавчаа 2-ын төгсгөл санагдчихэв.
Тэгээ Jane Aaron дээр ирдэг энэ дэлбэрцээр Рена бас тэгж байгаа муухай болси те. Очиж бага fuck shit up хийж бага холио матаг нь хотгож ирсэн юуны бүхэл бүтэн улсын залгамж халаа одоо хатны залгамж халаа болгож ирсэн нөхрийг алуулангуудаа Jane Aaron дээр ирсэн намайг байлгачих гэдэг бол бас болси байгаа байхгүй те. Тэгээ тэр цаана зогсож байгаа ship stealer бас нэлээд юу болсон штэ. Мим болсон штэ те. Тэр бага холио бандаг нь утгачаа цаана зогсож яадаг те. Тэгээд юу яриад байгаа ингээд хөөгд явуулах гээд үлдсэн. Тэгээд тэгсэн чинь Рена болоод энэ ч яг луута болыг гээвэстэй. Тэгвэл хатан луу өгье гэсэн хатан луу өгөө. Тэгвэл би лууг нэг аяа гээд. Авъя гэж байгаа те. Тэгээ яг зүгээр бэлт ингээ бай. Тэгээ луутай үнийг одоо би яалтай вүлээ. Гэхдээ би чамаг нуuna гэж бол байхгүй гэдэг ч байгаа. Ивэдэ энийг амтан бүр нэг. Тэгээ зүгээр юг Joffrey Aegon хоёрыг хамгаалж яваад Pentos руу болно явах хэрэгтэй байсан хүн шүү дээ чаас. Тэгээ одоо Joffrey биш Aegon Viserys хоёрыг юу явах хэрэгтэй байсан. Хамгаалж явах хэрэгтэй байсан хүн шүү дээ хин ч одоо Rhaena ч гэж шугамндаа болвол тийм ээ. Тэгээд за тэгээд тиймэрхүү. За энэ нэг иймэрхүү шин нөгөө. Энэ гоё шин байсан. За Riverlands те. Riverlands нөхдүүд яалцсан. Эвгүй нөхдөд за юу Alison Blackwood Macwood одоо энэ ч нөгөө нэг Oscar Tully малээ гэж. За ингээд нөхдөө сайхан хамт шоуж яадаг хэсэг бол гоё байсан бас. Тэгээ бүгдээрээ хамт дуулж муулж байгаа бас фан. Тэгээ Fish Feed гэдэг нөгөө Riverlands-ын нутагт ядагдсан нөхдүүд бол загасны хоол болно шүү дээ, тэ. Тэр нь бас гоё. За энэ нөгөө араа ихэн Jason Lannister-ийн толгойг аваад тавьсан, Арслангийн толгой тавьсан. Энэ тэгээ нөгөө нэг за яг уу Game of Thrones үзээгүй хүмүүс байгаа юм бэлээ. Гэхдээ энэтэй төстэй юм гардаг л гэж хэлээ да. Бас нэг Game of Thrones үзээгүй хүмүүс бас байгаа юм байна. Тийм болохоор одоо бас spoilдод байгаа. За энэ Alison Blackwood бас сонирхолтой дүр байгаа шүү. Roddy Ruin, Roderick Dustin тий. Dustin тий. Roderick Dustin дуулж байгаа. За энэ Alison Blackwood нэлээд фокустай гарсан. Энэ бас яванда оролцоотой дүр болох гэж бол бодож байна. За энэ хэсэг бол гоё байсан. За ингээ манай дива. Манай мукбан дива гэдэг байна. Манай Westeros-ийн Харн хоолын мукбан дива. Энэ хоёрын харилцаа бас гоё мукбан дива. За ингээ House Strong-ийн вино өгч мөгөө төөрхөн. За ингэж байгаа да мэдээ авчирсан. За ингээд энэ мэдээ бол тун тааруу мэдээ байсан. Энд чи одоо хин Simon Strong хараас мэдчихэ. Тэгээд Damon энэчнээс бол зүгээр олон долоо юмгүй шууд хэлж байгаа байхгүй тий. Яач уу гэдгсэн чинь залгамж халаахан хүү өгчжээ. Би одоо King's Landing руу шууд явахаар боллоо. Та нар одоо шууд урд нутаг руу урагшаага яваад юу яа. Хам ихэнх хүчээ аваад урагшаага яв. Харин хол хэдэн хүн үлдээ гэдэг ч тий. Харин хол хэдэн хүн үлдээгээд урагшаага яваа гэдэг ч. За тэгээ өнөөдрийн эпизодоор анх удаага хэдүүлээ товчхон map харъя. За энэ хэд бол сая юу яасан? Энд Red Fork дээр тулаан хийсэн, энэ хавьд тулаан хийсэн. Тэгээд нөгөө гурав бол энэ хавьд энэ Isle of Faces дээр бас яг биш юм шиг байгаа энэ хавьд гэж байгаа. Тэгээд яг Harren Holt-ийн хэлбэл байгаа ш. Ерөнхийдөө энэ area-д байгааг ойлгочих болно. Тэгээ энэчнээс одоо Damon урагшаага King's Landing руу би бүр амар өвтөж явчихлаа. За одоо энэчнээс урагшаага зүүн тишгээ ингэж яваад энэ King's Landing руу бол явахаар бол болж байгаа. За тэгээд цэргүүдээ аваад урагшаага марчжээ жагсаа гэдэг ч тийм цөөхөн хэдэн цэргүүд Harren Holt дээр үлдээчихээ гэд. За нэг иймэрхүү юм болж байгаа шүү. Map-ийн хувьд бол. Яа үргэлжлүүлээ. Энэ хэсэг бас гоё байсан тий. Энэ юу бол одоо компьютер график бол амар болцсон байлээ. Одоо Caraxes ингэж усууж байгаа ингэж харуулна гэдэг бол луу сууж байгаа ингэж ойроор саруулах хэмжээний юутай болцсон байна гэдэг компьютер график хөгжилтэй болцсон байна гэдэг бас атаармар байгаа шүү тий. Гэхдээ атаармар гэхээр сонь зүгээр миний хэлчихсэн нь болохоор 10 жилийн өмнө 15 20 жилийн өмнө дэлгэцэн бүтээл үздэг байхдаа ийм юм одоо үзэх бол мөрөөдхөр л байлаа шүү дээ. Би бол анх яг компьютер график яг мэдээж Jurassic Park Mark Terminator 2 гэл гайхалтай visual effect-үүд мэдээж байгаа тухайн цаг үеийнхаа тий. Гэхдээ Who Framed Roger Rabbit бол бас нэг гайхамшиг тий. Анимашн дүр хүмүүс бодит зураг авал. Гэхдээ яг зүгээр нэг юм орчин үеийн CGI гэдэг утгаараа бол
Pirates of the Caribbean-ы Davy Jones. За тэгээд Transformers ахгүй юу? 7 оны. Тэнгис данх гарахтны үзчихсэн. Йоо, юу ээ. Тэгээ ялангуяа Transformers чинь ийм том нүсэр одоо хүм биш те ийм бүтэн дүр CGI-гаар ингэж хийнэ гэдэг бол аим шиг байсан тэр үед бол. Бурхан ингэж хийж болт юм да ганц дүр биш шүү дээ яаж байгаа те. Үнэхээр шүтчихсэн. Тэгэхээр тэрнээс хойш одоо бүр за аватар бол бүр тустай level. Аватар бол бүр тустай ертөнц. За бус нь аватарын зүгээр ойрхон үзнүүлэх байсан ш. Ойрхон энэ хоёрын төлөөл үзнөх гэсэн ш. Аватар бол тустай. Тэгвэл гэхдээ энэ үнэхээр амар болцоо лээ. Йоо зүгээр ингээд сууж байгаа ийм гой шоттой байж энтертэй. Йоо атархмаар. Атарма гэдэг төрөө цай тайлбарсан те. Буруу үгийн сонголт байгаа тань л да яг үнэндээ бол. За энэ дэр бас нэг сонирхолтой юм болвол болж байгаа. Ad service би тусалсан штэ. Надад Harron Hall-ыг өгчхөө гэсэн чинь нөгөөт нь чи нэрч байхгүй, юу ч байхгүй. Эмхтэй үнтэй дээрэс нь одоо ийм бэжиж одоо юу Harron Hall мал өгөх мантай чамд гээд. Тэгээ ерөнхийдөө жоохон дайсан болгох хэрэггүй хүнээл жоохон дайсан болгож байгаа л үйл хийж байгаа юм л да. Тэгээ Damon-ийн хувьд бол бас Damon ч одоо юм Dragon Targaryen purist те тийм нөхөр штэ ер нь бол. Тэгээ тийм үед бол одоо энэ жүжигхэн энэ сонин нөхдүүд бол одоо энэ том цайзмайз үсээд ингэж байгаа бол мань хүнд бол нэг юм байж боломгүй хүлэмж шөөрмгүй байгаад байгаа байхгүй тий. Тэгээ энэ бол бас жоохон дими үнтэйгээл дайсагнал хийж байгаа юм да. Тийм хаанац жаа хөгжилтэй инээж энэ тий. Энэ Matt Damon-ийн энэ биш Matt Damon. Matt Damon-тэй Odyssey үзүр гараа шүү тасбар хэлсэн маа шүү. Юу Matt Smith-ийн энэ нэг юм smirk гэдэг чтэй нэг юм инээмсэглдэг нэг юм балер зэвүүн энэ бүр үнэн гоё. Энэ эпизодын төгсгөл дээр бас тэгж байгаа шүү дээ. Энэ бас гоё. За Ален хэнийг хайж байгаа? Corlys-ыг хайж байгаа. Bella ирээд энэ хоёроос bond хийж байгаа. Энэ хоёр ч хоёул анх удаага танилцж байгаа. Тэгээд юугаар Corlys-тэй холбоотойгоор bond хийж байгаа. За тэгээд Адам бас хайгаа явж байгаа тий. За манай хоёр бүтггүй нөхөр. Баригдчаа явжсэн. House Stunt-ны нөхдүүдэд баригдчаа явжсэн жинчээ. Sitcom, тусдаа sitcom болж байгаа. За тэгээд тусдаа sitcom болоод явж байгаад юу Тамблтон руу явахаар болсон. Rooks Rest. Тийм Rooks Rest руу нөгөө нэг хиний Mailis одоо энэ Egon хинтэг Sunfire-тайгаа Rhaenys Mailis-тэйгээ за тэгээд Aemond Vhagar-тайгаа тулаан болдог амар тулаан шүү дээ. Тэр юуны тулаан болсон газар руу явахаар болсон энэ хоёр. За энэ бас гоё хэсэг те. Я дайнд ялах гэж тулаанд ялах гэж энийг хэлж байгаа бол одоо дахиж ийм тулаан үзэхгүй байхын сайн л гэж байгаа бас айгу юу байсан? Сонирхолтой хэсэг байсан. За энэ ч ингээд аавыгаа босгож байгаа юм. За энэ дөрвийн шин Velaryon House-ын шин те. Bella ч гэхдээ илүү Fire and Blood and Salt and Sea гэдэг байгаа шүү дээ те. Bella Targaryen. За нөгөө хоёр нь бол Velaryon удамтай хоёроо. За энэ ч тэгээ энэ хоёрт нэрийг Velaryon нэрээ өгөхөр болсон. Тэгээ энэ дэвтэр нэг юм сонирхолтой юм гарч байгаа. Би одоо чамд өгөх юм байхгүй. Гэхдээ одоо нэрнээс өөр их юм байхгүй л гэсэн утгатай тий. За тэгээ хааланд болч ирээд энэ бол амар сонирхолтой. Гэхдээ тэр нь тэгээ хэдийгээр өөр одоо юм байхгүй ч гэсэн тэр бол надаа алтнаас илүү одоо үнэтэй гэж тий. Уул дүүрэн алтнаас илүү үнэтэй. За ингээд юу ялахаар болсон? Velaryon болгоё гэдэг шийдвэрийг өөрөө бол гаргасан. За Dragon Pit байна тий. За ингээд хин яваад өгсөн. Aemond лугаа аваад Harron Hall руу явахаар болсон. За тэгээ эн чинь хин зохицуулт хийгээд айлсан Luther Sir Luther хэм бэлээ. За Luther Largent Gold Cloak гэсэн алтан нөмөргдөнгүүд гэж байгаа шүү дээ. Тэдний commander Luther Largent-тэй уулзсан. За тэгээд Rhaenyra Targaryen юутэй ирнэ? Луутай ирнэ. Aemond явцсан. Тэд нарыг оруулаа. Гэт ингээд. Гэсэн чинь наа ч одоо юу яаж байгаа юм биш үү? Арай л амар treason юм биш үү гэсэн чинь зүгээрээ. Зүгээр надад итэг. За энэ Wolf-ыг юу яадаг? Тэгээ энэ нөгөө нэг юу болцсон байгаа шүү дээ.
буу юм болцсон байгаа. Тэгээд одоо Харин хот нөгөө Эмэндийг хүлээгээд байж байгаа хөстэй байсан нөхдүүд чинь энэ ч өөр газар явж байгаа. Тэгээ энэ ч одоо юу хийж байгаа юм бэ? Тэгээ нөгөө нэг Улфыг маяг алгаддаг те. Гэхдээ Улф бас амар өрөвдмөр байгаа юм шүү дээ. Яг цайж байж янз бүр юм гээд яриад байгаа. Гэхдээ яг ер нь бол одоо энэ энгийн иргэд гэх юм уу да. Бидний үзээд байгаа энэ том лордууд, хатан хаттууд, хаан хаттууд гэх юмнууд байна. Гэхдээ яг эднэр дундаа биш эднээс доошоо энгийн иргэдэж байгаа шүү дээ. Тэнгүүт энгийн иргэдийг ингээ бодонгууд ерөнхийдөө зүгээр нэг юм хоёр маяр төрөл байгаа байхгүй. Оролт нь уув шиг хүмүүс годомжинд өсөж байгаа. Энэ ертөнцийн хамгийн хатуу хөтүүг мэдэрч өсөж байгаа, туулж өсөж байгаа. Тэгээ гол нь одоо Duncan цоо шиг зөвхөн болох гэж хичээсэн ч уув шиг зүгээр ингэж явж байгаа юм таардаад луу муундаг юм болоод хатад нөхдүүд ийм таргар маргар нөхдүүдэд тусоосон ч адилхан үзэж байгаа байхгүй. Адилхан харж байгаа. Хинч биш. Дэймэн мэмэн ноёд лорд юм байдیں۔ Тэ. Эдгээр эдгээр ерөөсө хүн биш байгаа байхгүй. Тэгээ энэ бол энэ бас системийн энэ нийгмийнх нь балиар юм бас одоо яаж байгаа те. Тэгээ чин зөндөө ингээл одоо хүчрхийл дүртэй чаавас бүр ингээл өвчнөө юм үдсэн юм байгаа байхгүй чаавас. Тэгээ өөрөө нэг жоохон бүтэхгүй нэг юм шиг боловч ядуурл болон одоо энэ хүчрхийлэл ядуурлын циклээс гарна гэдэг бол аимшигтай амар хүнд юм. Одоо Монголд тэр улам нэмэгдээд байна. Хэд ядуурл нэмэгдэж байгаад бүр улам амар харамсаж байгаа. Ялангуяа хүн амцөөтэй нэг газараа цугласан хүн улс бол ийм байх эсвэл юм байгаа. Гэхдээ одоо баримтат кино ч юм уу юм уншиж судлах юм бол одоо хүн ам ихтэй хүнд газруудад тэр ядуугийн болон хүчирхийллийн цикл гэдэг бол бүр ингээд зүгээр хизээч дуустдаггүй хэдэн үеэр нь явдаг юм бэлэр юм байдаг тийм. Тэнгүүд хэн бололоо Жорж Мартин яг ер нь бол анхандаа за тэгээ мэдээж цувралын уран бүтээлч бол тим юмнуудаас ерөөхдөө үлгэр жишээ авсан байгаа байхгүй тий. Ууф дээр бол. За нөгөө нэг төрөл нь бол Хью Хаммер. За Хью Хаммерийн хувьд бол юу байгаа юм? Арай одоо юм арай зогоон одоо зэгцтэй ядуу иргэн тий. Ядуугийн хувьд бол ядуу. Гэхдээ бас одоо уншиж бичдэг ч юм. Одоо чинь ууф шиг нөхдүүд бол уншиж бичиж чадахгүй багт нөхцөлтэй шүү дээ. Тэгэхэд одоо нүд юм одоо Хью шиг нөхдүүд бол магадгүй бичиг хийлтэй тий бичгийг нэвтэрч гсэн ч юм уу. Тэгээд ноёд лордуудыг бас нэг юу гэдгийг соёлтой хандхаа мэддэг. Тэг хүндлэгээ мэддэг. Тэгээ бас скилтэй тий ийм. Гэхдээ адилхан. Нөгөөд нь адилхан ландна. Адилхан гудамжны нөхөр, адилхан нормын нөхөр, адилхан гуулгачин, адилхан хинч биш иргэн тий. Адилхан тоохгүй. Ер нь бол тэгээд нөгөө төрөл нь Адам шиг дөрүүд. За Адам юу юм бэ гэхээр bastard. Илүү амьдраад байгаа мó гэхээр үгүй. Тэгээд Хью гэдэг шиг яг одоо нөгөө нэг юм лорд морд янз бүр юмнуудын яг Адам бол бүр одоо л одоо хин Корлис Морлис юм орж ирж байгаа л та нөлөөнд зүгээр. Гэхдээ ерөөдөө тиймэрхүү төрлийн хүн дөрүүдэж байгаа байхгүй тий. Bastard. Тэгээд тэрнийхээ ачаар юу гэдэг нь тодорхой хэмжээнд арай гайгүй байх боломжтой. Тэгээд зарим нь бол зарим bastard хүүхдүүд нь бол аав ээжигээ мэддэг. Тэгээ нэг юм бас нэг арай жоохон соёл моёл юмнууд жоохон баг зэг мэддэг ч юм уу тий. Гэхдээ үр дүндээ нийгэм дондаа бас л ялгуурлагдана. За зарим нөхцөл бол илүү долоонд bastard. Тэгээ энэ ертөнцид одоо bastard гэдэг нэр зүүн гэдэг өөрөө ямар вэ Game of Thrones үдсэн бол тэр үдсэн бол мэдж байгаа тэр Sir Alliser Thorne тий нөгөө John-ыг the bastard гэх нэг би гоё дурдж чадахгүй л да. Тэгэхээр нэг юм хэлдэж штэ тий bastard. Тэр шиг. Тэгээ энэ master юм уу юу юм мэддэхгүй шулам нь мэддэхгүй нэг юм нөхөр яасан гэдэг тий. Дэмэн гэхдээ шууд мэдж байгаа штэ Alice-ыг ярьж яана гэдэг. За Lady Bella туслахаар ингээ Адам яваад гисэн. За энэ хоёрын хэсэг бас гоё. Энэ хоёр чинь хуучны situationship хоёр гэдэг байгаа штэ. Хоёулаа Rhaenyra-гийн хажууд кортод байгаад байгаа. Тэгээ энэ хоёрын бас нэг юм power dynamic яваад байгаа. Бас сонирхолтой байгаа. Энд ихтэй айгуу чухал quote. Энэ бол айгуу чухал quote шүү. Daemon бол амар narcissist, амар Targaryen purist, эйгүү гар байгаа байхгүй. Ер нь бол бидний өнцгөөс нь хараад байгаа болохоос. За Rickard Thorne тэ түрүүнээс Alistair Thorne-ы өвөг дээдсүүдийн нэг. Гэхдээ мэдээж юу юм King's Guardian Knight учраас хүүхдтэй болохгүй. За надаас үтэй холдоод яваарай гэсэн. За тэгээ энэ чи мессеж хүргүүлье гэд. Sorin гэд нөгөө нэг юуны тийм High Tower-уудын Knight тэ. За ахмад нь тийшээ мессеж явуулъя гэд хэлсэн Rickard Thorne. За тэгээд жижиг хуралд яаралтай хурал зарлая гэд.
За энэ бол бас айгүй хүнд хэцүү хэсэг байсан. Хөөх юм байна. Ренирагийн хувьд бол тэгээ юу ч хийх хүсэл чадал ингээд юм байхгүй болцсон. За ингээд байж хаад энэ хэсэг бас айгүй амар хүнд хэсэг байсан те. Энэ биш. Энэ хэсэг айгүй их явсан шүү дээ те. Жохон бяцхан өгөөд байхдаа одоо миний палаж випгний доороос одоо ингээд нүрээд нуугаад зогтдог байсан. Энэ жоохон хүүхдүүд намайг сэлмээр хийгдсэн сентен дээр суулгахын төлөө өгч байгаа мó гээл те. Яа, энэ хэсэг бас л. За Эмма Дарси. Намайг юм магтах болгонд Эмма Дарсиг магтах болгон шот угаарай гэсэн. Гэхдээ нэр ёо. Тоглоомч гэн эпизод амарс. Тэгээ энэ дээр нөгөө нэг Song of Ice and Fire юм орж ирсэн те. За ингээд нөгөө Daenerys-ийг би харсан. Би ингээ HBO Max гүйлгэжсэн чинь сая тэгж яахгүй. Valyrier ярьч те. Би HBO Max ингээ гүйлгэжсэн чинь Daenerys-ийг харсан. Тэгээд ингээ Daenerys 3 луу муутай ингээд юу цүлд ингээ байж илээ. Тэгээ одоо тэрийг харсан юм ч байлаа өрсөлдөхгүй болчихгүй гэтгсэн чинь өө Game of Thrones гэж байд юм. Бид нар чинь prequel байсан юм ба те гэдэг ч байгаа. Тийм тэгээд тоглоомч зүгээр энэ хэсэг бол яг нөгөө нэг Song of Ice and Fire гэл ингээд холбоод яваад байгаа юмнууд нь орж ирж байгаа. Тэгээ энэ хоёрын ер нь Valyrier ярьдаг хэсгүүд амар гоё. Нэг юм зохиомл хэлээр яриад жүжиглэн гэдэг бас одоо анх ингэж үзчихсэн нь яг санаанд орж байгаа нь бодвол Star Wars мөртөө мессеж. Гэхдээ ер нь зүгээр санаанд орж Lord of the Rings дээр л байх эльфээр ярьж мардаг. Чи эльф чинь бас Sindarin гэдэг бол юу лээ? Бас хэлэн нэртэй. Нөгөө хин Elrond хин энтер Galadriel энтер Elrond энэ хэд нөгөө юугаар эльф хэлээрээ ярьж байгаа нь бараг л одоо хүүхд тогт үзсэн анхны тийм том кинон дээр одоо юм зохиомл хэлээр ярьж байгаа байсан байх. Тэгээ тэр бол амар зөв юм байдаг шүү дээ. Айгу одоо бодоход бол амар мундаг жүжиглэлтэй. Тэгээд энэ дээр бол бас хин Emma Darcy, Matt Smith хоёр бол яг энэ эльф байсан ч болно да энэ юугаар Valyrier ярьдаг хэсгүүд бүгд айгу гоё. За энэ хэсэг бол эвгүй байсан. Нөгөө Captain байгаа шүү дээ, тэ. Rickard Thorne энэ сангийн сайд биш ээ. Хууль зүйн яамны сайд Iron Rod-д хэлсэн баг. За Iron Rod ирээд энэ ч бол одоо нэг юм юу авж байгаа, одоо power мэдэрж байгаа, өшөө авах гэж үзэж байгаа, тэ. Sir Kristen Mist нь юу болж ирсэн мэдчихсэн. Гэхдээ Aemond энэ төр байгаа юу ч хийж чадахгүй байсан. Тэгээ Aemond энэ төр байхгүй болонгууд энэ ч бол одоо ер нь Alicent-д ямар ч power байхгүй болсон гэдгийг мэдэрж байгаа. Тэгээд одоо за энэ цуврал бол өөрөө угаасаа R-rated тэгээд тэрийг та хэд маань мэдж байгаа үзэж байгаа мэдж байгаа юм чи. Тэгээд энэ дээр юу гарч ийн гэхээр яг ингээд юу байгаа байхгүй юу? Миний зүгээр ингээд одоо буулгаснаар бол Iron Rod яг Alicent-ийг хүсэж байгаа гэхээсээ илүү sexual assault гэж штэ. Бэлгийн хүчирхийлэл одоо эрх мэдэл хүчийг бэлгийн хүчирхийлэлээр дамжуулж мэдрэхтэй юу power through sexual assault те. Тийм нэг юм энэ ч бас явж байгаа юм л да энд. За тэгээд ч амарын болохын өмнө хин бол Orwell орж ирсэн. За тэгээ ямар ч байсан Sir Soren-тэй орж ирээд хэнийг бол Iron Rod-ыг барихын хувьд бол барьсан. За энд энэ хэсэг бас гоё байсан. За King's Landing руу явахаар болсон. Mr. Gerardis, Grand Master Gerardis, Bartimos Celtigar хоёр. За Celtigar-уудын хувьд бол бас би өмнө ярьсан Claw Isle гэдэг нутгийнх те. Одоо энд байгаа. Одоо энэ яг энэ үйл явдал Dragonstone дээр болж байна. Тэгээ Claw Isle энэ айлынхаа. Тэгээд юуны одоогийн энэ үйл явдал болж байгаа хаусууд дундаас цөөн хідэн одоо Valyrier гаралтай хаусуудын нэг. За нэг нь мэдээж одоо энэ Driftmark арлын High Tide-ийн буюу одоо юунууд байгаа. Velaryon-ууд, за Dragonstone-ы Targaryen-ууд, за тэгээд Claw Isle-ийн Celtigar-ууд. За тэгээд ганц хоёр дахиад нэг хаус байгаа. За энэ чэнэс тэгээд явах гээд үтсэн. За ингээд өөрийг нь question хийгээд байгаа байхгүй тий. Дахиад за энэ хэлж байгаа юмд нь ямар нэг одоо тодорхойгүй юм сонсоогүй үстэй. За гэхдээ энэ дэр Gerardis болохоор арай очтой юм жаа. Ингээд залуутай очисон ч гэсэн цэргүүдийг нь яач чадахгүй штэ. Одоо Velaryon-ы цэрэг мэрэг ингээд байхгүй штэ гэдгсэн чинь би вэ штэ. Дэм нэ. Би байхад яах юм? За тэгээ Mezaria энэ ч бас юугаа яаж байгаа те. Бас нэг тоглолт юмнуудаа хийж байгаа.
Яа тэрэн дээр ингээд намайг бас мартахгүй гэж найдаж байна. Хоёр ч утгаараа ядрах. За энэ чинь ингээд Crown Up барьсан. Зааж байгаа би та ядэд. Сая Mizarian ч яваад үлддэг. За. Тэгээ энэ чинь ингээд манай юугаа барьсан. Crown барьсан. Энэ хэсэг амар гоё. За энийг дууг нь жоохон чангалж байгаа сонсноо хэдэлээ. Syrax! Энэ хэсэг баггүй. За. Syrax! Энэ бүр cool as fuck man. Syrax гэх. Syrax. Юу амар үнэнгүй. Тэгээд сайн арган болоод энэ чи Caraxes Syrax хоёр тэнцээ бас ингэж мэгдсэн байж байгаа маа. Бас тэнцээ зүгээр байхгүй тий. За хин хоёрыг Hugh Hammer хоёрыг юу дагаадах гээд тий. Тушаа дагаадгаа. Айтайхан яваадах. Тэгээд дараа нь Veigar руу харнаа. Айтайхан яваадгаа та хоёр. Яа тэгээ энэ хэсэг. Энэ хэсэг. Та зүгээр ингээ боддоо ингээл одоо уран сайхны том төсөвтэй кинонууд одоо орчин үед бол том төсөвтэй цувралууд ингээл үзэж хахад яг дуу гэдэг ийм сонирхолтой үлгэрийн амтныг ийм хэмжээнд хийсэн. Тэгээд ийм хэмжээний чанартай өндөр продакшнтай ийм цуврал. Тэгээд тэрүүгээр ингэж олон луутай ингэж харсан тохиолдлыг хийдвэ те. Энэ бүр энэ шотыг би бүр кино театрт яг бид нар том дэлгэцээр гоё үзэж байгаа л да. Гэхдээ болдог байл бүр ингээд IMAX-аар те үтсэн болгол гэж би бодсон. Энэ хэсэг мэсэг. Юу юм бэ? Ийм юм бид нар нөгөө нэг төрөний атаахмар гэдэг шиг те ийм юм үзэж байгаагүй байхгүй бид нар. Энэ бол зүгээр энгийн зүйл биш шүү баслаа. Амар. За энд бас нэг сонирхолтой юм явсан. Helena. King's Landing-д Red Keep цайз дотор ганц том Weirwood гэж энэ мод байдаг. Одоо энэ нөгөө юуны 7 биш ээ. Хуучин буртууд гэдэг. Би нөгөө First Man Children of the Forest юуасан яасан гэсэн бахан ярьсан шүү дээ өмнөх анги дээр тий. Ярьсан санагч чинь. Тэр мод энэ баггүй. Тэгээ одоо ингээд ийм нүүр зурцсан. Энийг одоо та хэлүүлэхгүй мэдгүй л үү те. Тэгээ энэ дэр Helena-г одоо энэ хийж байгаагүй сонирхолтой. Тэгээ энэ нөгөө нэг юу харчаад ургамал амтан хорхоо харчаад энэ чинь ингээд ямар сони энэ уйлал нь болоогүй байна да гэд. Энийг хоёр янзаар ярьсан. Нэг нь болохоор meme маягаар. Тэрний юу гэхээр энэ эпизод одоо энэ анги одоо хэдүүлээ энэ ярьж байгаа энэ өмнөх анги хоёр чинь нөгөө season 2-ын сүүлийн хоёр анги байх хэрэгтэй байсан шүү дээ. Тэгээ тэрний meme явж байгаа байхгүй тийм. Ямар сони энэ яалтгүй энэ season биш байна да. Season 2 байх хэрэгтэй байна да. За тэр нэг meme байна. Илүү serious юм нь юу гэхээр юмнууд нэг болохгүй байна тийм. Юм нэг л биш байна. Юм цаанаа нэг л нэг юм тэ нэг юм бишвэ шүү гэсэн юм юмны нэг юм одоо цаг нь болоогүй байна. Улирал нь болоогүй байна. Тэгээд цаг нь таараагүй байна гэсэн нэг юм сонирхолтой одоо илэрхийлэмж явж байгаа. They will heed a queen. You are a queen. Энд чинь ингээд хүмүүс ингээд зүхтагч байгаа гэсэн чиггүй ингээ өөр галзуугаа бодож штэ гэсэн чинь үгүй They will heed a queen. хатныг ба сонсноо гэд тэгсэн. Үгүй тэгээд өөрөө хатна штэ гэд тэгсэн чинь энэ ямар гоё. You are the queen. Яг хааны ихнэр буюу the хатна штэ. Энэс хөөхөө. Энэ Helena бүр энэ season амар хөөхөн байгаад байгаа юм. Тэгээ энэ хоёр ингээд нөгөө нэг юу яана гэдэг те. За энэ хэсэг бас хөөхөн. Хатан босгоос өмнө happy байсан гэж хэлдэг тэгээ хэлжсэн. Тэгээ тэр үг бол миний сэтгэлийг амар өвтгсөн. Тэгээд ганц хүүхдээ ганц одоо happy үлдээж болох боломжтой хүүхдэд хамгаалах гал үзээд байгаа юм л да айлсэнд. Тэнд ер нь бол тийм. Эгон авралдаг бас эмэнд авралдаггүй Дэрон тэн чинь шал өөр юм явж байгаа. Тэгээд ганц одоо Дэроно таних ч юм уу ч юм уу. Тэгэнгүүт ганц одоо хноо юу яах гадайтайхан ячих гал үлдээж. Тэгээ you I made it redeem гэдэг тийм. Ганц одоо чамаг тэгчээж яа хөөхөн өөдгөн гэснээс мөрөөдөл байгаамаа хөөхөн. I think I might like to keep chickens. Дахиад үржүүлээ гэж бодож байна Монгол хөөх. Энэ л яа сайн жүжигчд нүдэрээ ингэж жүжиглдэг байхгүй юу? Йоо Оливия Кук за энэ хэсэг мэдээж хөөхөнтэй гэхдээ яг Addison-ийн өнцгөөс бодоход энэ амар олон юм болж байгаа энэ нөхцөл юмн донд огноод ядаж энэ бусад юмнаас буушитнаас хол болгох чидаа л гэж байгаа шүү дээ. Тэгээд ингээ ярьжад нөгөөтг нь ингээд амар хөөрхөн юм ярьж байгаа байхгүй юу? Тэ. Тэгээд энэ чинь ингээ өрөвж байгаа, хайрлаж байгаа, харамсаж байгаа амар олон зүйлийг одоо энэ
Olivia Cook, Alicent-ийн дүрээр дэ гаргаж байгаа одоо яг энэ хэсэг дээр. Йоо, зүгээр энэ 1 секунд шүрхгүй энэ. Энэ зүгээр ёо, энэ жүжиг зүгээр энэ. Йоо, сайн жүжиг ч юм гэдэг нэрээ бас. Яг энэ. Тин хөвсгний нэг жоохон хөдөлгөөнтэй ингээд яг бүр нэг уйлчих гад бүр юм. Йоо, супер Olivia Cook бол мундаг. За ингээд капитантайгаа очиод Standing orders, Your Grace. энэ амар хөөрхөн ингээд Вегараас бусад луу бах юм бол бид нар юу яан маана гэсэн чинь. За ингээд тушаалан буцсан гэд. Тэгээ ханхуу ингэсэн штэ гэд гисэн чинь ханхуу явцсан. Тэгээд хатан болоод чиний юу гэд те. Тушаал чинь тушаал даах хэвээр өгнө гэд. Чи энэ дээр онгор өргө энэ хэсэг. I will not have any beast harmed. Амаргүй. Ямар ч амтны аминд одоо хөрмөргүй ямар ч амтан зовооморгүй байна гэдэг. Энэ сте хөөрхөд. Тэгсэн амар proud гарч идэв. За тэгээ Ренера Таргарен ирж байгаа луум ирж байгаа. За тэгээ энэ чинь Эмэнд Харн хоолоор явж байгаа. За Гвен хин хоёр харчаад Кол хоёр харчаад Харн хоол руу явах орсон. За тэгээ Харн хоолыг Вегар ирж нурааж байгаа юм да хөөрхий. Бүтэн season 2-ын турш Эмэн хөөрхий минь Вег юуг Харн хоолыг зассан юмсан чаавс. За тэгээ Strong House-ын чаавс нэг ойлгохтой юм байхгүй. Ямар юм ойлгохтой юм байх вэ чаавс. За тэрэн дээр нэрээд манай Мукбан Дива дээр ирсэн. Тэгээ сэлмээ аваа гаргаад ир мараад ир гэдгсэн чигөө. Би сэлэн бариаг олон жил болж байна өө гэдэг те. Өөрөөр одоо энэ юу яхах арга байгаа байлгүй дээ. Тэгсэн чинь нэг арчаагүй юм те. Хөөрхий манай муу юуг Мукбан Диваг алаа ичж байгаа. Ямар хэрэг вэ? За тэгээ бас зүгээр байхгүй манай House Strong-ийн нөхөр энэ Simon Strong-ийн хүүн. Манай одоо яг төрсэн аав ээжээрээ болол одоо Жесерис Люсерис Жофри 3-ын үеэл гэсэн үг шүү дээ тий. Үеэл нь юм уу? Үеэл нэрэ биш юм байна. Үеэлийнх нь хүүхдүүд юм байна тий. Манай хэд чинь. За anyway ямар ч сан хамаатай. Тинчээ ингээд нэг нөхөр ирэнгүүтээ хавирга руу бас юу зоогаад амжиж байгаа маа. Зоогаад амжиж. Тэр. За тэгээ энэ ч хөөх юм өлхөөл. Туслаарай гэл. Туслаарай гэж гуйгаал үлдсэн дээ. За энэ бас нүсэр хэсэг шүү. Яа. Syrax, Caraxes, Seasmoke. Биш юу? Dreamfire те. Биш Silverwing баггүй. Тэгээд Vermithor. За энэ ч Syrax луутай хин дэн нэрсгч солирч. Rhaenyra, Caraxes-тэй Daemon, Vermithor-тай Hugh Hammer. За тэгээд Hugh, тэгээд Silverwing-тэй Off ирж байна. Яа энэ King's Landing гэж бүтэн бас харах бас гоё байгаа шүү. Яа ийм нүсэр луу муутай хэсгүүд харах бас гоё шүү. За ингээд бүгдээрээ дайрахгүйгээр бууж өгч байгаа. Яа, Syrax. Энэ хэсгүүд бол үнэхээр epic байсан. Энэ хэсэг. Манай хүн бол үнэ авааратай орж ирж байгаа байхгүй. Тэм болол Daemon болол. За яахан та нар яахан гээ те. Зүр алавцахад билээ орж ирж байгаа. Тэгээ араас нь Rhaenyra орж ирж байгаа. Энэ сэлэмтэй гэдэгтээ амар кул харагдчихсан шүү бас. За энэ ч тэгээд нэг high tower хэдэн нөхдүүдийг алсан те. За тэгээд King's юунд орж ирээд юуны өрөөнд, Sentini өрөөнд орж ирсэн. За энэ дээр нөгөө Roderick Rickard Thorne Kingsguard-ийн нөхдүүд. Daemon бол энэ дээр алдчих гадсэн те. Алдчих. Үзье. Where is Aegon? Энэ дээр нэг балер сексист юм явж байгаа. Rickard Thorne одоо энэ дээр ингээд хин яаж байгаа штэ. Хин Rhaenyra сэлмээ гаргаж ирж байгаа штэ. Тэгсэн чинь Rickard Thorne бүр инээж энэ те. Йоо, тэгснэ нараа. Now here's the thing I've seen. Өстө харж байгаагүй. Би ингэнгүүт бүр ингээд Daemon juice бүр зүгээр Rhaenyra ачаа чирсэг юм санагдсан бүр. Тэр араа Daemon бүр ингээд холдож өгч мөгж байгаа штэ те. Тэгэх яг Daemon бол Rhaenyra-га хамгаалахаа мэдж байгаа. Тэгээ мань хүн бол stay close үзэгч л байсан те. Үзэхэд бол бэлэн л байсан.
За Gold Cloaks. Алтан нөмрөгтөнгүүд ирж байгаа. Luther Largent. Luther Largent-ыг 20 жилийн өмнө Rainier бишээ Damon юу ах та Gold Cloak алтан нөмрөгтөнгүүдийг одоо цагдаагийн форсыг цагдаагийн албыг байгуулахдаа юу яасан томилж исэн нөхөр байгаа. Анх тэр албанд авч исэн. Тэгээд тэрнээс хойш энэ нөхөр явсараа капитан болцсон тий. Хуучны танилын хэрэгтэй гэж энийг хэлж байгаа. Хүнд хэрэгтэй юмыг хуучны тань сайтай авах юмд хэрэг бол 20 жилийн дараа чамд хэрэг болно. Хэмэнд орно гэж байна. So, Luther. The City Watch remembers our Targaryen. Okay. Дэмэн Таргарина санаа. За тэгээ хатан Корин Ренерига санаа. За мо урагчдыг алцгаа. Тэр Рикард Торн энэ ч өөлж юм байлаад. Fucking дөрөв юу солиорчсон чи. Гэмээр байгаа байхгүй тий. Инээс нүч аа. Тэгээ энэ дэмний нэг хардгууд нүнэн гоёо. Хай таврыг өмсөж байгаа бүгдийг хаал. Himself gold. За ингээд сенти харагдаж байгаа юм да. It's your throne, my queen. Not yet. Яа за одоо нэг iconic хэсэг. Оо. Bring Aegon, Bring Aegon the usurper, the usurper to me. Яа тэгтээ мим болгож яаж байгаа ч гэсэн энэ хэсэг бүр нэрээ ёо үнэн кодсэн шүү. Тэгтээ мим culture бас гоё байгаад байгаа маа ёо бүр бодгоор эпизод болгон дээр син болгон дээр ямар нэг дайрсан мим юмнууд байгаа. Тэр өөр өмнө инээдтэй тэгээд гоё нөө appreciate хийж байгаа. Тэгээ одоо энэ цувралынхаа энэ бүтээл энэ мундаг уран бүтээлчд мундаг жүжигт мундгийг нь хайрлаад ихтэй давхар одоо юм хөгжилтэй юм болгож байгаа байхгүй одоо шоолж биш. Тэгээ цувралаа бүтээлээ шоолж биш хамт яаж байгаа. Тэр нь надаа амар гоё мэдрэмж байгаа даа. За тэгээд Эгоныг авахар байсан. Яа энэ хэсэг дахиад хэлчихье. Эма Дарси Рейнира. За энэ ч нэс тэгээд Эгоныг авах гээд явсан. Here. Ивэдэ энэ нэг амт бүр нэг хэдэн мянган амтнд дээрлгүүлчих юм байна. Орвайл. Fled, and the Master of Whisperers with him. За тэгээ байжсэн чинь энэ хоёрын нөгөө ингээд явж идгийг хүмүүс мим хийгээд байгаа шнэ. Жихераг аваа явж байгаа те жоохон охины аваа. Ядуусын юун дунд Кристиан Диорын яадаг идэг костюм юм өмсчүүд яаж зүхтаа гарч яаж баригдахгүй байх вэ гэдэг байгаа шүү дээ. За тэгээд энэчнээс нөгөө юу яатсан байжсэн чинь Who might give you better Эгоныг авахсан ч байхгүй satisfaction. байсан. Гэхдээ оронд нь өөр юм үгүй гэдэг чинь. За тэр нь болоод тэр энэ хэсэг өстө өмнөн гоё юм. What has happened? Orwell's offered you up. Орвал Iron Rod-ыг өгч байгаа байхгүй тий. Delightful to witness you turning on each other like spiders. Doing. За тэгээ байжсэн чинь хажуугаас нэг нөхөр ирсэн ээ. Хэн болвол Laris зөвүүн байгаа хгүй. Laris ерөөсөө угаасаа л нөгөө хэнийг Varys-ыг Spider гэдэг шиг Laris бол яг мэлхий те. Мэлхий Laris бол зөвүүн байгаа хгүй. Ингээд нөхөө малтцсан те. Аль дээр хэнийг отог барьж авчаад энэ ч нууцсан. Тэгээ Damon ирэх юм бол хэрэг болноо гэдгийг мэдчихсэн байгаа хгүй те. Тэгээ энэ ч энэ инээдэг хэсэг өөр. Одоо энэ хэсэг өөр үнэн гоё яасан. Зааж байгаарай. Энэ хэсэг үнэн гоё. Ингээд инээнгүүт энэ эпизодыг анх үзэж байхдаа шууд мэдж байгаа байхгүй. Shit гэ. Тэр үрлийг би бодоогүй байсан. Яа тэгээд энэ ч жижиг хаусын нөхдүүд нь ч үг мүгэ хэлээ ингээ байж. За тэгж явах хооронд The usurper. You will hang for this. За Iron Rod. The rats in the black cell. Гандасан харахнууд өстой янзын том болчихжээ гэл. Ойрлоод эвгүй нөхрийг аваа гараад ирж байгаа юм да. Season 1-ийн MVP-нүүдийн нэг шүү дээ. Reese Evans жүжигчин болол. Season 1-ийг Reese Evans, Otto Hightower, Matt Smith, Daemon Targaryen, Paddy Considine, Viserys Targaryen. За тэгээ Rhaenys-ийн жүжигчин Eve Best,
Энэ хэд за тэгээ Corliss тоглож байгаа Стивен Туссант гэж санаж байна те. Энэ хэд гээд энэ туршлагатай ветеран энэ жүжигчд бол үнэхээр авч ирсэн. Хэдийгээр одоо нөгөө манай Ренер Алисентийн хоёр өсвөр насны тоглолтог хоёр гоё байсан ч гэсэн энэ хэд бол энэ цувралыг бүр ингээд яг авч үнэхээр явсан сизон 1-ийг бол. За одоо энэ ч ингээд юу яаж байгаа. Хэнийг бол үлдээх боломжгүй. Амьд үлдээж бол угаасаа болохгүй. From being hacked at. Тэгээ энэ дэр амар зөв юм яаж байгаа байхгүй те. Let Damon do. Тэр энэ ингээд Ренерагийн павер ирэх мэдлэг байхгүй болгож байгаа байхгүй одоо зөв юм те. Дэмнэр ингэх гээд. Давхар утгатай байхгүй. Нэгдүгээр олон завчуулахгүй гэдэг нь яг өнгөцсөн юм байгаа ч гэсэн гол утга нь тэр те. Ренера паверг болно. Хэдийгээр эмгтэн хүн заавал хүч одоо биеийн хүч харуулах шаардлагагүй юм шиг боловч хүч харуулах шаардлага байна. Хүчийг яаж илэрхийлэх үү гэхээр завчиж илэрхийлэх хэрэгтэй. Тэгээ өөрөө завчин гэдэг аюу чухал. Одоо тэгэл Dion Mioны бас тийм хэсэг байгаа шүү дээ. Яг хөө тэрийг дэлгэрүүлж нэмээд яг хөө гэхдээ та Game of Thrones season 1-ийн төгсгөл биш 2 дээр санагч чинь тий. Та хэд бол мэдж байгаа шүү дээ. Балер зөвүүн. Балер навш шүү одоо бас тэгж байгаа. Яа хамаг балер юм ихлүүлсэн өнөө одоо шүү дээ. Тэгснэ өстой аав чинь ийм юм болохыг харсан бол fucking өөрөө ихлүүлчээ те. Өөрөө охиноо заавал хатан болох гэж хичээгүй өөрөө заавал ингэж хор утгаж дэмэнтэй дайсганж ингэж заваараагүй болвол ер нь ийм юм болохгүй шүү. Охиноо тэр заавал хөшрөөд өгөх гэжсэн одоо арайч өгөх бод эхлэхгүй байсан. Гэтэ дөнгөж өсвөр насны охиноо тэр хаантай заавал суулгаж хүүхд мөхттэй болоод тэгж хатан болох шаардлага байсан ч юм уу зүгээр атайхан явж исэн болоод тэнцээр энээр хатан болдгороо болоод ингээд угаасаа л хүмүүсийг хүлээн зөвшөөрөлцсөн байсан шүү дээ ууг нь. Тэ? Зүгээр байж болох л гэсэн. Энээс эхэлж байгаа шүү ер нь. More. Speak no more. Яа, энэ хэсэг гэхдээ бас амар шүү. За тэгээд хүзүүгээ гаргаж байгаа. I did my best. Яа. Нэг госдог те. Яа. Нороор нь гасааш. Яа, хогн. Яг гоо энэ дээр бол Ренерэ яг үнэндээ 2 гусыг гэж бодоагүй бах. Гэхдээ өстой хогно гэж байгаа шүү. Муу отог бол мэдрүүлэх хэрэгтэй. Матч. Яа. Тэгээ энэ дээр бас нэг яг historical юу одоо зааж энийг дараа нэг. Тэгээ дэмнэ дуртай байгаа. За одоо энэ чи хинийг Iron Rod-ын талаа явуулж байна тийм. Tell my lady wife whatever. Яа. Нэг савлаа. Тэр сүүтрэл орж чи одоо бас warrior хүн шүү дээ хаарчаа. No game recognize game гэдэг чинь тэр шиг сая яг тэгж орж байгаа шүү дээ. Whatever. Оо. Тэсчин харснаа. Тэгээд хуужин цагт хүний толгой зүгээр ер нь завчин гэдэг бол айгүй хэцүү юм байлээ л да хуужин цаг гэж ер нь бол ямар ч эртээ сэлэн байсан гэсэн маш мэрэгжлийн бүр үнэхээр супер одоо ийм warrior хүмүүс нэг бол бүр warrior гэхээс илүү бүр толгой завчдаг мэрэгжилтэн гарууд те. Одоо та санаж байгаа бол Game of Thrones season 1 дээр цаашаа бас хальт дараагийн season дээр гардаг үлгүй Sir Eden Payne гэдэг дүр байдаг шүү дээ те. Толгой завчдаг нөхөр нөгөө хааны justice гэдэг те толгой завчгч. Тэр бол тусдаа тийм хүн байдаг байсан угаасаа тийм учиртай юм л. Хуучин дундад зууны үед бол одоо тэр хаан Англи, Франц янз бүрийн нөхдүүдийн хаан хатууд бол хүний толгой молгоо авалтаа бол зарим нэг дээр нь бүр ингээ мэрэгжлийн толгой авдаг нөхдүүдийг бүр дуудаж одоо цалинжуулж юу яадаг байсан юм бэ? Толгой авалдаг ус жишээ нь байсан юм билээ. Яг Damon Maimon ч юм одоо юу гэдэг ингээл Damon ч те. Damon Maimon юу гэдэг ингээд ийм магадгүй эд үеийн Роберт те. Ийм нөхдүүд бол нэг савлтаар шууд хүмүүсийн толгой авах окей болж байгаа байхгүй те. Амьдрал дээр юу гэдэг жоохон тодорхой хэмжээний нэвтрүүлэг байсан ч байж болохоор те эдийг угаасаа л тодорхой хэмжээний нэвтрүүлэгт ертөнц үзэж байгаа юм чинь. Тэгж байгаад бол одоо юу гэдэг Ренера тийч нэг гусаад хоёр дахь гусаад авч яах гэдэг бол тийм юу болол ерөөсөө биш. Unrealistic ч юм уу ингээд юм эмхтэн хүн сул дараа тийм ерөөсөө биш. Угаасаа л амар хэцүү юм байгаа байхгүй те. Тэгэхэд энэ чинь нэг нуруур гусчаад маа шууд толгойг нэгээр гусч яах гэдэг бол нэгээр л гусч байгаа шүү дээ. Толгойг бол нэгээр л гусч байгаа шүү дээ. Эхнийхээ оноог бол гусч шүү дээ. Гэтэ миний толгойн дотор head canon юу вэ гэхээр Ренера албаар отог ингэсэн баймаар байгаа байхгүй тий. Сая тэгээгүй л дээ жүжиглэл бүх юм харах юм бол мэдээж тэгээгүй. Гэхдээ тэгэж бодмоор байгаа байхгүй. За ингээд яа энэ бас энэ ангийн нөгөө л гайхалтай жүжиглэлт Emma Darcy.
Ямар их муухай гарц, ямар их үнцэнээр, ямар их хагцлаар, ямар их муухай золиосоор энэ новшийн сэнти ирж ийн вэ гэдэг те. Яа, дэн чи одоогийн цусаар цустай асгаж очиж байгаа байхгүй. Энийг одоо бүтэн гүйлэхээр болохгүй байгаа л да guys. Season 1-ийн 8 бах те. Хин гарч ирдэг. Viserys-ийн гарч ирж бүтэн энэ коридорыг ингэж танхимыг алхдаг гэсэн. Яа, тэгэл тэрэн дээр Daemon гарч ирж юуг нөгөөл те. Crown-ын өгөөл яа. Энэ бол бас нэг өөр хэсэг байхгүй. Daemon одоо ахтаа тэгж Crown-ыг нөгөж суулгажсэн. Одоо дүү болон ихнэр нь ихнэрээ бас одоо ингэж Crown хийж шүү те. За энийг одоо болдог бол үзээд ярьчмаар л. Гэтэ даанч тэгж болохгүй байна. За. Яа, тэгээ энэ сууж байгаа хэсэг мэсэг айгүй юм. Тэгээ энэ амар тухгүй байхгүй. Одоо та санаж байгаа season 1-ийн биш, season 1 биш, season 2 дээр юун дээр Dragonstone-д яг хэний crown-ыг өгөөд Rhaenyra crown-ыг өгөөд яг одоо crown хийдэг штэ. Тэ маш зөв хүмүүс зогч байгаа хатан дээр тэ. Тэр хэсгийн хөгжим ямар сүртэй байлээ. Хийц маяг мэдрэмж нь бүр ингээд ийм нөгөө юм одоо багмаар огшмоор юм сүртэй нүсэртэй амар юм гой баярламаар юм штэ. Тэгэхэд энэ бол яг үтсийн нөгөө нэг хүсчээсэн зүйл гэж бодож байгаа сентин дээр сууж байгаа боловч бүр ингээд тухгүй маш их юмны ард гараад сууж байгаа байхгүй. Айгуу энэ харалтаа бүр ингээд ямар их хагцал те. Ямар их золиос. Эцсийн мөчө сууж байгаа ч гэсэн. За тэгээ байжсэн чинь нөгөө хоёрыг бариад гараад ирсэн. Тэгсэн чинь нөгөөдгийн тэнцээ ингээ бүр амар хямарцсан. Аавынхын толгойг авцсан. Яа, энд ихтэй. Энэ ингээ season finale байсан байхгүй юу? Ингээд season 2 дуусж байгаа байхгүй юу? Яа, тэр зүгээр. Энэ анги хоёр анги чанар нь бүр угаасаа маргах юм байхгүй. Гэтэ одоо үдсэндээ ч харамсамгүй л дээ зүгээр тэгтээ бодоод яг ингээд дууссан бод. Яа. Тэгсэн бол 2 жил бүр ямархгүй юу бүр яа. Үнэхээр супер энэ анги бүр яа. Тэгээ энэ анги яг нөгөө нэг юу талаасаа цуурлын одоо нөгөө ертөнц тайлбарлах инээтерэ гэдэг талаасаа болвол ярих юм байхгүй шаардлагагүй ийм анги бол байлаа. Тэгээд вау ийм гой мөрчүүд гарч байгаа шүү. Тэгээд үзрүүд дээр ирээрээ 7 сарын 13-нд гарын шүү наадан болж байгаа ч гэсэн үзүр маань гарна. Тэгээд үзүр болгон дээр асуулт хариултын тэмцээн янз бүрийн гоё юмнууд зөндөө явж байгаа. Тэгээд нэг дээрээ тэгээд маш олон шагналууд өгж байгаа. Манай одоо энэ Valar Morghulis ивент итгэж болон үзүрийг хамтар зохион байгуулж байгаа Trillion Lounge их найт төвийн 5 давхарт байгаа Trillion Lounge-аас болол одоо асуулт хариултын тэмцээнд маш олон гоё шагналуудыг өгж байгаа. Нэмээд нэгдүгээр оронд орсон хүмүүс маань яг гоё House of the Dragon brandingтай Fire and Blood номыг бол одоо авж байгаа. Манай бас юм гоё стикертэй фэнүүдийн үзүүрийн юм стикертэй юм номыг шагналуулж авж байгаа. Бүх анги гаргана шүү. Нэг дээрээ тэгээд үзүүрүүдээ гоё үзчихэд ангиа үзчихэд араас нь бас гоё хилцүүлэг явж байгаа. Тэрэн дээр бас нэг дээрээ вау сайн анги нэр энэ анги бол үнэхээр гахалтай байлаа. 3 дугаар анги гарцсан байгаа имжлэг хийж 3 дугаар анги бол айл гараад бас нилээ тонжинд бичлэг хийдгээрээ хийн. Гэхдээ манай одоо юуны сувгийн маань одоо гол дизайнер, гол эвлүүлэгч, гол артист Темка маань бол бас давхар мэдээж амарж байгаа учраас наадмын үеэр амралттай байх учраас хэдүүлээ тэр ангийг бол дараа 7 хоногийн сүүлээр гаргана. Тэгээд 3 4 дугаар ангийг ер нь ойрхон оруулчин гэж найдаж байна. Тэгээд ялангуяа дэлхийн аварга дуусчаар ерөөхдөө цаашгаа бүр жигдэрээд гайгүй явчнаа. Тэгээд тэр хүртэл бас ачаалттай байгааг ойлгоорой. Тэгээд ерөнхийдөө итгэгч Trillion Lounge хамт олондоо баярлалаа. Үзэгчдэд баярлалаа. House of the Dragon цувралын үзүр дээр ирж байгаа үзэгчдэд бас баярлалаа. Нэрт өдөр болгоны 7 цагаас эхэлж байгаа шүү. Хөтөлбөр нь тэгээд тэрнээс өмнө ирж ширээ сандлаа. Авбал ер нь зүгээр шүү. Суудлаа авбал зүгээр шүү. Тэгээд хамт байгаарай. Бас мэдээж сайхан наадцгаагаарай. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяр та. Valar Dohaeris.